За Монголын мэдээ сувг өнөөдрийн онцлог зочноо Австрали улсын New South Wales мужаас үргэлжлүүлэн хүргэж байна. За Монгол улсаас Австрали холбооны улсаас суугаа элчин сайд Чулуунхөө биднийг бас энд нэг сонирхолтой зочинтой уулзуулаад байгаа юм. Энэ бол Австрали төвд энэ Монгол гэрийг яг байгаагаар нь ингээд үзүүлж байгаа, австралчуудад сонирхуулж байгаа, өөрсдөө эндээ бас ингээд амьдарч байгаа ийм хүн байна. Ингээд өнөөдрийн зочноо танилцуулъя. Инх цэцэрлэгээд та өөрийгөө бас тавьж танилцуулахгүй хизээ ирсэн. Сайн байна уу? Тийм, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намаа инх цацар гэдэг. Тийм, би 2013 оноос хойш Австрали руу ирж очих нэлээд байсан. Одоо сүүлийн жил гарan бол суурин байна. Гэрээ бариад авсан. Тийм. Тэгээ би Монголд байхдаа өөрөө Zaza Corporate гэдэг компани ажилладаг байсан. Жижигхэн тийм бизнес консалтинг компани. Одоо энд бол Монголынхаа соёл, зан заншил, тэгэл амьдралын хэв маяг, нүүдлийн аж ахуйн одоо хэв маяг тэрийг таниулах, сурталчлах тийм л зүйлийг бас сайн дураараа хийгээ явж байна да. Тэгэхээр энэ бол одоо бид нар Камбера хотоос нилээд зайтай явж байгаад. Тэгээ ингээд Монгол гэрт ороод ирлээ. Одоо үзэгчид маань харж байгаа их ингээд Монголын бүх хэл ахуйг бол эндээс бүгдийг харж болно. Монгол гэр доторх бүхэл эд зүйлс байна, уламжлалт. Тэгээд энэ гэр хизээ байгуулагдсан бэ? Гэрийн талаар танилцуулъя эхлээд. Тэгээд тантай бас Монголын соёл уламжлал тэгээд энэ одоо харин Австрали төвд энд танилцуулж байгаа энэ талаар хоёулаа ярилцъя Монгол судлалын талаар. Эхлээд хоёулаа гэрийн талаар. За тэгье. Гэрээ сая одоо авчираад 3 сар болж байна. Тийм бас ирэх гэж энэ ч бас 3 сар болсон. Тэгээ Монголоос ачуулаад тэгээл карантинын зэн ямар орсоор байгаа. Тэгээд гэрээ авчирсан шалтгаан маань хэм бол за би нэгдүгээрт бол хүний нутагт амьдарч эхэлсэнтэй холбоотой. Тий хоёрдугаарт гэвэл би Монголны хар хором өөсөн гээд Монголын соёлын үеийг хамгаалах бит болон бит бас соёлын үеийг хамгаалах нэг жижиг сантай. Тийм тэгээд их хвчлэн нөгөө нүүдлийн аж ахуйгаа эрхлэн амьдарч байгаа малчид тэдний үр хөвгөдөд одоо чиглэсэн жижиг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тий. За тэгэл хүний нутагт багт ч одоо гэрээ санаа шүү дээ. Тий. Би хэдийг нөө хотод өсч төрсөн ч гэсэндээ ер нь л болоо энэ Монголын одоо Монголынхаа түүх, соёл одоо бүх зүйлийг их сайн хичээн судалдаг гэх юм уу да. Тий. Тэгээд би энэ хүний нутагт ирснээр хүмүүс ерөнхийдөө хаанаас ирсэн бэ гэхээр Монголоос ирсэн гин тэгээ Монгол улсыг бас сайн мэдхгүй хүмүүс тий янз бүр тэгээ Монголоо ер нь таниулах хэрэгтэй юм байна. Тийм бүр их сайн үндэстэйгээр сайн үзүүлж харуулах хэрэгтэй юм байна гэдэл. Тэгэл энэ гэрээ авчирсан. Тэгээ гэрээ авчрахтаа бол яг л одоо жаяг-ёсоор нь барих одоо бүтцэн яг жаяг-ёсороо тийм ээ яг л одоо үндсэн ямар хэрэглэгдэхүүн хэрэгэлдэггүй яг тэр байдлаар нь авчрах гад хичээсэн. Тэгээ бид нар одоо энэ арга савраа хүртэл авчирсан. Тэгээ харин тий одоо энэ арга хараад ихсэн. Тийм тэгэл энэ ерөнхийдөө энэ Герман 6 хант харьцангуй яг Европ хүмүүс арай өндөр хүмүүст зориулаад ханыхаа эрсийг арай өндөрөөр захиалж хэлгүүлсэн. Тий. Тэгээ доторх нь харьцангуй уужим зайтай. Тэгээ ерөнхийдөө тэгэл Монголынхаа одоо гар урчуу тэр соёлын Герман одоо дэлхийн соёлын өвд ЮНЕСКОгийн соёлын өвд багтсан том өв. Түүнтэй гэртэй холбоотой маш их олон одоо зан үйл тийм ээ юм соёл байдаг. Тийм тэгэл тэр жишээ нь хоймрын хивс тэр бугын одоо тий хадны сэлбэрийн харуулсан. За тэнд одоо Монгол имэйл гэ та танилцуулаад явах. За тэгье. За бид нар энэ гэртээ Монгол мэдээч хэрэг одоо монголчууд маань морины соёл их өндөртэй хүмүүс. Тийм тэгээд Монголынхаа бүрэн хэрэглэл бүхий имэйл, хазаар, тэгээд ташуур одоо юу гэдэг бүхэл зүйлийн иж бүрнээр нь нэг бүрчлэн одоо
Одоо жишээ нь ингээл имэйл хазаар гэл ингээл явах чинь одоо энэ соёлыг ярин тайлбарлах гэх маш их юм ярих шүү дээ. Тэгээд одоо энэ хүмүүс энэ ерөнхийдөө Orion Southern Highlands буюу Австралийн New South Wales мужид байдаг. Southern Highlands гэдэг нөө өмнөдийн өндөрлөг улсын юм Orion байгаа. Тэгээд энийгээр ерөнхийдөө гадаад дотоодын аялагч нар их явдаг. Яг тэгвэл энэ зэрэгэлдээ яг залгаа нутаг Orion нь болохоор яг манай нөө тэрэлж гэдэг шиг Moreton National Park гэдэг юм байгалийн зохицлбор газар байдаг. Парк. Тийм болохоор одоо хөл хөдөлгөөн харьцангуй ихтэй. Аха. Тэгэхээр зэрэг хүмүүс айгүй их бууж сууж мордонда манайхаар орж гарна. Жуулчдын зам дагуу тийм зам дагуу. Тийм болохоор хүмүүс яг зарим нь хараад гадны одоо Австралч байна, Японч байна, Сингапурч байна тийм ээ. Орос, татар одоо юу гэдэг бүхэл одоо янз янзын хүмүүс аялж явна шүү. Та бол өөрөө тэгэл одоо тайлбарлагч хийгээл. Би одоо үзмэрээ музей маягтай болгоод өөрөө. Тий, заримдаа бүр ингэ хичээл шиг юм болно. Тий. Зарим хүмүүс чинь бүр их сониуч, тэгээ бүр их гүн гүнзгий юм асуун. Тий. Зарим хүмүүс бол бараг анхан шатны ч мэдлэггүй хүмүүс байна. Монгол гэж хаана байдیں۔ Нөгөө энэ улсынхоо тэр улсынхоо ч гэдэг юм уу. Тэр болгон дээр нь би одоо ингээл газрын зураг гаргаж ирж байгаа л тэгэл. Ер нь танаа гэр олон нийтэд хэр нээлттэй вэ? Хонжуулах уу? Одоогоор бол хонох хэмжээнд хүрээг байгаа. Ерөнхийдөө би өдрийн цагаар л хүмүүсийг сонирхсан хүмүүсийг оруулж энэ Монголынхаа тухай танилж ярьж өгдөг. Тий. За ингээ гар урлал тий. Тий одоо энэ Монголын казак арт түмний маань одоо үндсэн бас л гар урлалын нэг өв шүү дээ. Тий, брэнд нь тий. За одоо хүн болгон Чингис хааны тухай бол ямар нэгэн байдлаар сонссон байдаг тий. Чингис хааны тухай та бас танилцуулдаг. За Чингис хааны тухайд гэвэл тийм ээ орж ирсэн хүн болгон хамгийн түрүүний Чингис хааны одоо хөрөг дээр нүдэн тусдаг. За би Чингис түүнээс гадна би хүмүүс Чингис хааны тухай ярьчихс гадна өөрөө бас энэ чин цаг гарan тэрийг бас тийм зэба гээд яг тэгвэл хүмүүс улам их зүйл асуух болсон өшөө нарийн зүйл тэрэн дээр нь би нэлээд бодтой сайн дэлгэрүүлж ярих хэрэг гардаг болсон. Тийм учраас бас өөрийнхөө бас мэдлэгийг нэмхийг хичээж байгаа юм уу да. Одоо энэ авдар бол нэлээд хуучны авдар харагч байна тий. Тий. Ер нь бол би юм хуучин одоо Монголынхаа энэ эд эдлийг ер нь их хайрлж гамнаж одоо сайн арчилж тордож тэгээд өөрийнхөө хийгээд тэгээд залуу үеуд бас ингэж энийг гэрт чинь юм байдаг бол ээж аавс чинь ирсэн боловч гэдэг юм уу. За тэгээд ер нь юм хуучин гэж одоо бити хайр гамгүй хандаарай. Тий. Энэ бол ингээ тэр чигтээ өв юм шүү. Тий. Одоо хийцээс нь ахуулаад зураг хуваар тийм ээ ямар зориулттай ямар үед урдаас нь дээрэс нь энэ бол яг л түүх соёл уламжлал тэр чигтээ хадгалагдсан. Тий энэ бол яг нүүдэлт зориулагдсан юм хэмжээ загварын хувь жижигхэн тийм ээ яг одоо тэмээнд ч вэ нүү одоо ачаад явхад тохиромжтой яг тийм байдлаар хийгдсэн. Энэ хараа суран оосрон хүртэл ингээд тийм суран оосртойгоо л ирсэн. Та ер нь одоо австралчуудад энэ орж иж байгаа жуулчдад танаа гэрийг сонирхож байгаа хүмүүст танилцуулахдаа аль талаас нь илүү ач холбогдол өгч тайлбарлахыг хүсдэг вэ? Ер нь нөгөө үзэж байгаа хүмүүсийн хувьд аль талын илүү их онцолж асууж байна. Аха. Ер нь Монгол гэрээс тий. Ерөнхийдөө нүүдлийн соёл гэдгийг илүү их хүмүүс хамгийн түрүүнд асууна. За нүүдэлчд байдаг тийм ээ малчид ингээд маш одоо эрс тэрс уур амьсгалтай өвлөн ширүүн зун халуунч гэдэг юм уу тийм байдаг. Хоёрдугаарт мэдээч хэрэг одоо их эзэн Чингис хааны тэр байгуулсан их гүрний тухай тийм ээ. Түүнээс гадна за энийг зарим хүмүүс асуулаа. Зарим нь болохоор бараг л Монгол гэж хаана байдаг вэ гэж хүмүүс хүртэл асууж орж ирнэ шүү дээ.
Тий. Тэгэхээр л одоо ингээл янз янзын төвшинний мэдээлэлтэй хүмүүст л зориулж яг тэрэнд нь л тааруулаад одоо мэдлэгжүүлж таниулах ажил хийндэ. Монгол гэрийн онцлогийн талаар та өөрөө юу гэж таниулдаг вэ? Монгол гэр бол би ч одоо энд орж ирэл айгүй сайхан тайвширна. Тэгээ Монгол гэр бол яалтчгүй бидний тэр хэдэн мянган жилийн 2-3 мянган жил ер нь түүх нь бол 2500-аас 3000 жил гэж ярьдаг. Яалтчгүй энэ олон жилд бол шалгагдаж гарч ирсэн хамгийн төгс бүтэц бүхий ийм оршин суух гэрмэн юм шүү дээ. Энд барьсан гэрийн маань онцлог гэх юм бол нэгдүгээрт Монгол руу одоо очих энэ гадаад иргэдийн сонирхлын одоо өшөө дээшлүүлж өгч байна тийм ээ. Хамгийн том ач холбогдол бол тэр байгаа шүү дээ. Тий, одоо би энд орж гарсан хүн болгоныг л одоо айлчилсан хүн болгоныг л одоо Монгол руу зориороо Монгол зочлоорой л гэж одоо ингээ байнга хэлнэ тий. Энэ бол танах бол бидний сая Канберра хотоос бас нэлээд зайтай байна. Тэгэхээр элчин сайд таны тухай ярьж байхдаа Монголын элчин сайдын яам бол энэ Австрали улсад Монгол улсыг таниулах, хоёр орны харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх гэдэг олон одоо зорилго үүргийг агуулж бид ажиллаж байгаа. Тэг яг бидний элчин шиг ажиллаж байгаа нэг хүн байгаа. Маш их хичээл зүтгэл гаргаж Монгол улсаас урчилж байгаа хүн байгаа гэд бүр зориуд наашаа ирсэн. Тэгэхээр танаа гэрээр орж гарч байгаа хүмүүс бол хизээ нэгэн цагт Монгол улс руу очих юмсан гэсэн бодолтой гээд гардаг. Тийм шүү. За та одоогийн байдлаар нэг 7-8 хүн л ямар ч байсан л Монгол руу очино гэсэн л одоо амлалт өгөөл тий. Тэгэл надаас зөвлөгөө аваад энэ виз эдэр яад энэ тэргэнгүүт за манай элчин сайдын ямар ингээд хандаад тий одоо визээ аялал жуулчлалын виз юм байдаг. Тийм тэнцэнээс бас энэ аялал жуулчлалын компаниудын тухай мэдээлэл авчуулна гэж явуулдаг тий. Таны хувьд хар хорин өв сан гэдэг санг Монголд ажиллаулдаг гэсэн. Энэ үйл ажиллагааныхаа талаар танилцуулаач. Тий. Хар хором өвсөн бол яалтчгүй миний яг хөв хүний одоо миний одоо passion гэж ярина л да. Одоо миний өөрийн хүсэл эрмэлзэл гэх юм уу да. Тий. Тэрэн дээр тулгуурлаж энийг аль би байгуулсан. Ер нь миний хийдэг ажил Монголд элет энэ гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эсвэл Монголд одоо үйл ажиллагаа явуулах гадаадын компаниудад одоо тусламж дэмжлэг үзүүлэх facilitation хийх ч гэдэм үү ийм ажил хийдэг байсан. Миний сангийн үйл ажиллагаа бол цэвэр яг л багын л хэм үү да багын л боддог сургуульд байхын л харж идэг уншиж идэг л тэр сэдвэлдээ. Тий. Тухайлбал ер нь би яг ямар үйл ажиллагаа. Тий. Бид нэр энэ жижигхэн хөөрхөн сангийн байр байгуулсан байгаа. Тэгээд хаана байгуулах вэ гэдэл би нэлээд л явсан л да. Тэгээд аль болох нь аль жуулчдын хөлнөөс арай холхон, жоохон аслагдмал, тийм буу давтарч гэдэг юм уу. Тэгтээ тэр хүмүүс хурж очиж чинь төслөө хэрэгжүүлэе гэж бодсон. Тэгээд Архангай аймгийн Хангай сум руу бид нэр энэ нэг төсөл хэрэгжүүлээд одоо 3 дахь жилдээ явж байна. Ерөнхийдөө яадаг вэ гэхээр Хангай сум маань тэр тэрхийн цагаанаас урагшаа байрладаг. Хэдийгээр тэрхийн цагаан хорог эднэр маань ингээд жуулчдын гол замд байдаг. Хангай сум руу ерөөсөө явдггүй юм байлээ. Жуулч гадаад дотоодын жуулчид. Тийм болохоор тэнд байдаг малчид, хүүхдүүд, эмэгтэйчүүдэд л тэнд зориулсан төсөл рүү жишээлбэл одоо энэ юу байгаа? Хүүхдүүдийн нүүдлийн намын сан гээд. За. Тий. Юу өдөөний одоо малчтын хүүхдүүдэд зуныхын амралтаар нь тийм намын сан аялуулдаг юм уу да одоо. За. Өөр юу вэ? Одоо тэнд эмчид үзүүлж байгаа хүн харагдаж байна. Тий яхаа тэгэл сайн эмнэлгийн үйлчлэгээ одоо чанартай сайн эмнэлгийн үйлчлэгийг хүргэх гээл бас жижиг бичил ийм эмэгтэйчүүдийн эмчилгээ оншилгооны тийм жижиг төсөл хэрэгжүүлсэн. Энэ бас нэг өвлийн бэлтгэл
хадлан тариалангаа сайн хадлангаа сайн авцгаая гээд нэг цахилгаан хадуур байдаг шүү дээ тий. Тийм цахилгаан хадуур бид нэр хэд хэдийг авч малч тэр цахилгаан хадуурыг хэрэглэнэ. Бид нараас хүлээж аваад бас яг эвдрэл гэмтэлгүйгээр биднэрт хүлээлгэж өгнө. Үр дүн юу байх вэ гэхээр та өөрийнхөө хэрэгцээний малдаа зөх хэмжээний хадгалгаа та өөрөө очиод өөрөө хөдөлмөрлөөд хадаж ав гэсэн. Тий. Зөвхөн бид нар хөдөлмөрийн бага засгийн л одоо сайжруулж хангаж өгч байгаа юм уу та? Хар хорин өв сангийн ер нь одоо цаашдын зорилго юу байна? Ер нь яг хэвдээ бид нар бүгдээрээ мэдэн штэ нөгөө залуучууд маань хөдөө малч залуучууд маань хот руу их нүүж байгаа, хот руу ажиллаж амьдрах гад их явж гин. Тэгээ тэр хөдөлгөөнийг сааруулахад хөдөө яг юу дутагдаад байна гэхээр ягаад тэр хүмүүс хот руу яваад байгаа гэхээр нэгдүгээр сайн боловсрал олж чадахгүй байна, тийм ээ. Сайн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Гайгүй цалинтай ажил олдохгүй байна ч гэдэг юм уу, нэг тийм л шалтгаанаар хот руу явж байгаа штэ. Тэгэхээр бид нар энэ нүүдлийн аж ахуй чинь өөрөө маш үнэтэй ийм зүйл юм шүү гэдгийг л дэлхийд цор ганц. Тийм, дэлхийд цор ганц. Тий. Энийг эзэмшдгээрээ, энийг эрхэлдгээрээ чи та бахархах ёстой шүү гэсэн л тийм л мессежийг л тэднэрт одоо хүргэх гэж л хичээд байна шүү дээ. Таны одоо энэ Австрали улсад хийх дараагийн мөрөөдөл юу вэ? Өнөөдөр гэрээ байгууллаа. Би энэ Австралийн үндэсний их сургууль Хүмэн сурдаг. Тэгээ Хүмэн одоо олон улсын харилцааны оюутан 2 дугаар курс. Тэгээ хажуугаарнаас Монгол институт гэдэг штэ, Монгол судлалын хүрээлэн. Тэгээ тэрэнд бас туслахаар ажиллаж байгаа. Миний хүсэл болохоор би бас тэр институтт бас тэр хүрээлэнтэй одоо ямар нэгэн тэр хүрээлэнгээс зохиож байгаа ямар нэгэн ажилд дэмжиж тусалж оролцъё гэж бодож байгаа. Мөн тэгээд л Монголыгоо цааш нь таниулсаар байх болно. Түүнээс гадна орон нутгийн зарим нэгэн сэтгүүл, сонин вебсайтууд бас манай гэрийг сурвалжилж байгаа. Тэгэхээр энэ жил Монгол улс Австрали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн дүүхэн ой тохиож байна. Тэгээ энэ ойн хүрээнд бас тантай уулзсандаа маш их баяртай байна. Танд бас ойн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Маш их баярлалаа. Та нарыг бас манай гэрээр зочсон их баярлалаа. Бас Монгол хүү ирэхэр чинь гоё штэ. Сайхан нэг дотор уяг. Би бас гэрээ их сандаг. Би гэрээ гэдэг маа Монголоо сандаг. Тэгээд Монголоо санаа штэ. Тэгээд хотод өсч төрсөн ч гэсэн бас нэг юм би бас хэлмээр байна. Одоо телевиз үзэж байгаа ялангуяа залуучууд хүүхдүүдтэй юу гэх юм бол залуучууд юу хүн чи яг ингээ нутгаас явхаар л яг нутгаа бүтнээр нь санд юм байна л да. Тэрнээс биш яг хотод ингээл ажиллаа амьдралаа ингээл төмөн завгуул шууган донд ингээ өнгөрдөг. Миний амьдрал тэгж явсаар ирсэн. Тэгээд аль энэ нутгийн тэр сумын өдөөнийх ч гэдэг юм уу тэхгүйгээр зүгээр л ингээд Монголоо одоо бүтнээр нь ингэж санаж хайрлж тээж явж л одоо явцгаагаараа л гэж л одоо залуу үедээ хэлээ да. За баярлалаа танд. Тэгэхээр бид Австрали улсын New South Wales мужаас энэ ярилцлага хүргэлээ. Энд Монгол гэрээг бидэнд танилцууллаа. Энэ Австрали твд Монгол гэр бүхий л одоо Монгол ёс заншлыг ингээд дотор нь хараад явж байхад бол яг Монголдо байгаа юм шиг санагдлаа. Тэгээд танд баярлалаа. Баярлалаа.